Монгол Улсын их хурл бол Монголын улсын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагыг бусад засаглалын салаа мөчр төрийн эрх барих дээд байгууллагаас томилогддог албан тушаалтнууд үл тоожгоог жишг болгоод явах юм уу? Энийг ерөөсөө ингэ цаашид жишг болгох юм уу? Сайд, ерөнхий сайд, төрийн албан хаагчид энийг зүгээр төрийн эрх барих дээд байгууллага үл тоогоод явуудгийг энэ бол ердийн юм а гэж цааш энийг хүлцэн твчих гэдэг бол ингээ буруу жишг тогтохын зүйлээр явж байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь өчигдөр бас бид нар бас ингээд асуудалд хүлээцтэй хандаал явж байгаа. Гэтэл улсын хурлын даргын энэ дээрээс хэлж байгаа үг бол их тийм зохисгүй үг хэлж байна. Гэхдээ яах вэ ингээд энэ бай тухай юм болдог үстэй юу нэмзгийн гих зэрэг буюу улсын их хурлыг төрийн эрх барих дээд байгууллагыг тэндээс томилогддог аливаа албан тушаалт нь юу гэж хэлэх. Энэ бол ингээд хоёр гишүүний хоорондын асуудал юм шиг. Хоёр улсын их хурлын гишүүн хоорондоо маргалдаж байгаа юм шиг асуудал тэр өнцгөөс тайлбарлана. Энэ бол ерөнхий сайд мэдээллийнхээ цагаар улсын их хурлын гишүүний асуултанд өөр хэлэмж гаргаж зохисгүй ааш авир гаргаж байгаа нь энэ хоёр засаглалын хоорондын асуудал гэж бид нар үзэж байгаа. Тэрээс хоёр гишүүн хоорондоо маргалдсан асуудал юм шиг хандж байгаа нь бол улсын их хурлын дарга асар бас энэ байгууллагыг энэ парламентын арчлалыг батжуул бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой хүн асар хариуцлагагүй юм байр суурь, асар хариуцлагагүй мэдэгдэл, асар хариуцлагагүй жишг тогтоож байна гэж үзэж байна. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдрийн 14 цагаас ерөнхий сайд улсын их хурлд мэдээлэл хийдэг. Энэ тэр хүн улсын их хурлын гишүүнийхээ хувьд биш, ерөнхий сайд улсын их хурл дээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд л мэдээлэл гэсэн. Энэ бол улсын их хурлын гишүүнийхээ хувьд биш, гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдээлэл хийсэн гэдэг та нар хуулийн одоо тэр үнцгийг бас хараарай. Хоёр гишүүн хоорондоо маргалдаж мэтгэлцсэн хоёр гишүүн хоорондоо асуулт хариулт явсан зүйл нь ерөөсөө биш шүү гэдэг. Ясууд ийм мянган орон зүгээс хуулийн хүрээнд хандаач, гомдол гаргаж ингэсэн тохиолдолд ясууд ийм манай уучлалт гуйлгуулах ийм одоо хуультай шүү дээ гэдэг зүйл байсан. Тий. Манай гишүүд болоод бүлгийн зөвлөхүүдийн баримтан дээр ажиллаад гомдлоо гаргаж байгаа. Намын дотоодод одоо асуудал байгаа юу? Жишээлбэл намтай хоёр гишүүн өчигдөр цэцгээс гарахгүй тухай энэ дотоод асуудал явагдаад байна гэдэг агуулгыг бас хэлсэн шүү. Тийм шээ. Тэр одоо бид нар ингээд зарчмын асуудал, засаглал хоорондын асуудал, зөв жишг явах ёстой гэдэг асуудлыг ярихаар ингээд манайхан ч нэг ийм янз бүрийн арга барилуудтай шүү дээ. Нэг асуудлыг өөр тишээ чиглүүлдэг. Үгүй энэ хамтарсан засгийн асуудлаас засгаас гарах гэж зарим нь шалтгаан хайж яана гэдэг ч юм. Тийм зүйл бол байхгүй. Би зүгээр энэ өөрөө нэг албан ёсоор бид нэр ярилцагдаж хэлцэгдээгүй зүйл болохоор би зөвхөн хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэхэд би бас энэ засгийн газрыг ер нь Монгол улсын төр бидний чинь дутагдал саяхныг хүртэл засгийн газруудын нас 1.4 жилийн настай засгийн газрууд энэ өөрөө энэ бодлогын залгамж халаа байхгүй ихэд богино настай байгаа нь хөгжил дэвшил өнгөрсөн он жилүүдэд алдаа гарлаа л гэж үнсэн шүү дээ. Тэгээд энэ парламентын 126 болсон. За эндээс ерөнхий сайдад тодорхой эрх мэдлүүд нэмэгдсэн олон зүйл чинь энэ алдааг засъя гэсэн шүү дээ. Тэгэнгүүтээ одоо бид нэг жил ч болоогүй засгийн газраар оролцох тухай яриа арчсан нам дотор тэр тусмар арчсан намын бүлэг дотор бол байхгүй гэдгийг би бүр хариуцлагатайгаар хэлье. Өнөөдөр албан ёсоор ийм зүйл ямар ч зүйл яригдав. Би хувь гишүүнийхээ хувьд ер нь аливаа ажил бас эхлээд нэг ийм үрдүн үсэх ёстой. Үрдүн үсгийн тулд энэ хамгийн багадаа одоо жишээ нь эн чи одоо үндсэндээ 1 жил болоогүй шүү дээ. Хамгийн багадаа замынхаа 50-аас доошгүй хувьд явж эрхчлэлийн одоо хаврын чуулганы эрхчлэлийн наадам хүртэл явж иж компанидар ч гэсэн нэг томоохон төсөл хэрэгжүүлэхэд тэр чинь ямар их хугацаа ордгийг би бас мэднэ. Тэгэхээр засаг төрийн ажил олон жил гатсан ажлыг урагшлуулна гэж байгаа мега төсөл гэж байгаа засгийн газар тодорхой хугацаанд ажиллаа хийх ёстой. Тодорхой хугацаанд ажлын үр дүн гартал бас дэмжиж ажиллах ёстой. Тийм ч учраас Арслан намын бүлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд та бүхэн анзаарсан бол энэ чуулга ихснээс хойш би хоёр удаа завсралга авсан бүлгийн даргын хувьд. Сая хоёр дахь. Та нар боддоо намрын төсвийн тодтгол яригдэж ирсэн. Өнгөрсөн 8 сар засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээс эхлээд ярьж ирсэн намрын чуулган, одоо хаврын чуулган ингээд талдаа ороод явж байхад Арслан намын бүлгээс 2 удаа завсрал авсан. Завсралга бага авж байгаа нь бид нар аль болох ажлыг нь дэмжиж, тэр хил ололтын асуудлууд, тэр олон улсын гэрээнүүдийн асуудлууд, олон зүйлүүд төр аль болох л дэмжиж гэдэг байр суурьнаас л өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Энэ байр суурьудаа ингээд нэгтгэхэд засгийн газрын ажил, тодорхой ажлын үр дүн гартал ажиллах ёстой. Энэ асуудлыг одоо энд болж байгаа энэ завсралгахтаа хуралд орохгүй Арслан намын бүлгийн гишүүдийн энэ байр суурийг хамтарсан засгийн газраас шалтгаан хайж яана гэдэг энэ зүйлтэй холбож тайлбарлах нь зохисгүй.